Сайн байна. Өнөөдөр би өөрийнхөө төрсөн өдрөөр захиалсан бэлгээ unboxing хийж байна. За надад ингээд задлах нийт 4 пакэж байна. Тэгээд жижигээс нь эхлэе гэж бодож байна шууд. Тийм тэгээд эднэрийг болохоор би яг захиална гэдэг угаасаа мөнгө зөнгөө цуглуулад байжсэн чинь миний төрсөн өдөр яг таарад тэгээд төрсөн өдрийнхөө далим гээд бас гээд давхар захиалсан байгаа. За энэ нотоос эхэлчихье. Энийг бол би ихтэй бүр 1 сарын сүүлээр захиалсан юм. Тэгээд араас нь угаасаа дахиад юмнууд захиалахаа мэдчихсэн болохоор нэмсэн авъя гээд тэгээд одоо 7 сард авч байна. Тийм эднэрийг би за энийг бол 1 сарын сүүлээр эднэрийг би 6 сарын ихээр захиалсан. Тэгэд өнөөдөр 7 сарын 22. Тэгэд ийм хөрх их хугацааны дараа надад дээр ирчээ. За айгаа олон юмчлаа. Энэ болохоор юу вэ гэхлээр за ийм одтой юм гарч ирж байна. Энэ бол угаасаа тестрүүд байх. Тийм. За нэг юм харуулж. Энэ серум байна. Дараагийнх нь энэ шинэ гарсан шадуур юм шиг байна. Үнэрлээд үзчих. Юм тэнэг дотор тийм. Гоё. Гэтэ юм хурц юм. Гэтэ угаасаа шадуурууд бол угаасаа айгу хурц. Миний хэрэглэн нөө сүн цагаан өнгөтэй байдаг шүү дээ. Тэр ахгүй тэрэд нь л хамаагүй ер нь зөөлхөн. Бусдын үнэрлж үзэж ер нь дандаа л хурцаагаад идэв минийхаар бол. Тэгээд загсан юм аа гэвэл энэ юу гэхээр энэ шинэ гарсан lip glow oil. Ямар гоё. Энэ ихтэй ямар хөөрхөн юм бэ? Бүр аим гоё тонглог. Нартаа ийм гоё. Энэ 001 гэд өнгөн. Би нэг арилгаж чад түрхэд үзчихгүй яах вэ? За би угаасаа нүгээр гоё рeel хийж инстаграмдаа хийнэ. Тэгээд нөгөө нэг юм төрхтөг багсна гэх үү. Тэр нь айгуу гоё юм том харагдчихээн. За задлаад харуулж ирсэн. За гоё юм байна. Энийг би 45 евроор авсан. Хамгийн том хайрцагтаа би бүр сүлд задлаа гэж бодож байна. Энэ нэг юм жижигхэн нэмхэн хайрцагтай юм байна. Энэ болохоор би 11 сарын сүүлээс яг Францын Dior сайтаас нь худалдаа авалт захиалга хийгээд тэгээ саяхан gold статустай босчихгүй юу. Тэгээд энэ болохоор gold статусийн welcome gift. Гэхдээ би яг юу гэдгийг мэдэхгүй сайтн дээр зураг гарч ирээгүй. юм байна. За энэ болохоор яг юу гэдгийг нь бол бас харчих. Тэгээ ер нь яг гадарлаж л байна л та. Тийм ээ. Beauty tray гинэ. Дөрөв болон дээр юм коноптой. Конопын бүгдийг ингээд ийм болж байна. Хөрх юм шүү дээ. Тэгээд энэ дээр ингээд гоё хөрхөн ойр зур хэрэглэдэг юмудаа тавиад явуул гоё юм байна ширээн дээрээ. За энэ бол таалагдлаа. Хөрх юм байна. Дараагийнх нь нэг юм том хайрцагтай юм байна. Энийг бол би юу гэдгийг мэднэ. Сайтн дээр зураг нь гараад ирсэн байсан. За энийхтэй би яах хараад гэж бодчихсон. Тэгээ яах вэ? За ийм юм байна. Ойлгомжтой. За энэ миний унших шаардлага байхгүй. Гэхдээ нэг коктейл сет гэжсэн санагдаж байна. Эднэрийг гэхдээ би ер нь яг яаж рeel мэлэндээ ашиглахаа ер нь бодсон болохоор одоо бол нэг яахгүй таалагдж байгаа. Үсний хийв утгуур. Гэтэ ингээд миний харахын тэр нөгөө Солонгос, Япон, Америкийн Dior-ийн яг юм лоялти хөтөлбөрийн билүүнүүд аягүй гоё юм бил.
Одоо яг энэ гол том хайрцаглага орой миний сүүлд хийсэн захиалга байгаа. Би нийт 5 юм захиалсан. Түрүүний клип ойлтой нэлээд 6 юм авсан байна. За ингээд хамт нэг энд бол нэлийн хүнд барьж ин олон тестертэй юм байгаа юм шиг байна. За энд бол нийт 4 тестер байна. Энэ нь түрүүнийхээс гарч ирсэнтэй адилхан серум. За тэгээд нэг ийм нэртэй басны тестер. Энэ болохоор нөгөө шинэ гараад байгаа штеп бас ийм бүрхи шилтэй. Тэрнийх нь Dior Paradise гэдэг төрлийн юм байна. Энэ нь бол угаасаа нэлийн модлог үнэртэй байх гэж бодож байна. Ямар нохоо шүү хөтлөж. Тийм байна. Айгүй модлог юм байна. Тэгээ модлогтой гоё модлог үнэртэй юм байна. Эрэгтэй хүмүүст илүү тохирох юм биш үү? Энэ төрөл нь. За би яг өөрөө болохоор яг юм чихэрлэг, жимслэг үнэрэнд айгүй дуртай. За энэ болохоор надад бүр яг хэрэгтэй тестер ирсэн байна. Энэ шинэ бас Dior Edict-ийнх нь Chanel ягаан төрлийн юм байна. Энэ чинь юутай лээ? Framboise. Тийм бөөрөлцгөнтэй. Таны шууд үнэрлээ. Оо ямар юм цацж байна. Оо бүр яг л үнэртэж байна. Бүр яг л бөөрөлцгөн. Бүр энэгээр ингээд тархачлаа шүү дээ. Айгуу гоё унарч байна. Яг юм жимслэг чихэрлэг үнэнд бүрттэй болоод шүү тэр үү. Rosy Glow гэдэг. Энэ болохоор арай зөөлөн тэгэд гоё унартайсан. Энэ яг ягаанаа бодвол жоохон чүт нялуун гэж магадгүй юм байна. За сүүлийнх нь болохоор энэ Dior Prestige гэж унших юм. Энэ серум байна. Ямар хөөрхөн шил савтай юм бэ? Би бүр яг юм мини юм амар дурлаад байгаа болохоор юм хөөрхөн байна. Наа. Энийг айгуу сайн гэдэг чинь. Одоо энийг хэрглэж үзэж байгаа л бас хэлийтэй гоё юм байна уугүй юу гэдгийг. Одоо гоё гол бүтээгдэхүүнүүд рүү оръё. Эхлээд жижиг хайрцагтайгаас эхэлж. За ийм юм байгаа заяа. Энэ нь болохоор ийм хумсны тэжээлийн серум. Би өмнө нь болохоор яг нөө хумс бэхжүүлэх тосын авч исэн. Одоо бэхжүүлэх тослог гэх байлгүй дээ. Мэдгүй. Тэр ихтэй айгуу сайн. Би нөгөө нэг гэлэн буудгаар буудуулаад тэгээд салон руу очихоос салхаараад өөрөө хуулцдаг байхгүй юу амар мангар. Тэнгүүд хумс суугаас мэдээж аимшигтай болно шүү дээ нэмгрээд. Тэнгүүд тэр тосоод үрчгээр бүр айгуу гоё болчтой зүгээр болчтой. Энэ болохоор миний яг энэ хумсны хажууд л арьсан ингээд хуураад айгуу муухай болоод идэг. Тэгэд тэрэндээ төрөх гэж авсан энэ арьсанд нь яг энэ ийм баг шүү дээ. Дараагийнх нь ийм юм байна. Ямар царайлаг юм бэ? Ямар гоё харагдаж байна энэ камер төрч бод. За энэ болохоор powder. Ямар царайлаг юм бэ? Би энийг ч одоо яаж хэрэглэх юм бэ? Ийм бахар чинь. Ийм байна. Талын юм. Би одоо энийг чи хэрэглэж чадахгүй шүү. Хотлоо хэрэглэнэ. Хэрэглэхгүй яах вэ? Баян ингээд цүнхэндээ авч явж ивэл тээ. Энийг олж. Ийм. За энэ болохоор бас ямар царайлаг юм бэ? Ер нь ямар царайлаг юм бэ? Шинэ гарсан foundation юм байна. За энэ болохоор би Skin Wear гэдэг мат төрлөн. Би нөгөөний гялтганах дургу баггүй юу? Гялтганах дургу гэнэ. Ийм гялгар тослогдсон юм шиг санагдаад идэв. Тэгэхээр
Тэгээ одоо би жоохон гялгар харагдаад байна л та. Тэгээ би матын згсэн. Тэгээд энэ болохоор айгүй гоё өө сайн дардаг. Тэгээд юм төрхөөгүй юм шиг айгүй гоё хөнгөн бүтэцтэй гэж хэлсэн. Тэгээд би 1.5 neutral гэдэг үнгийн авсан. Дараагийнх нь болохоор ийм юм байгаа. За энэ юу вэ гэхээр би одоо эднэрийг дахиад өөр бичлэгнүүдэд ашиглах болохоор ерөөсөн муухай задлж болохгүй. Ингээд доороос нь задлж. Ямар царайлаг юм бэ. Йоо энэ хараач дээ. Гэнэр. Ямар гоё юм бэ. Гарын тас шүү за. Би яагаад ингэж мохош өнөрлөд байгаа. Энэ яг миний хорол Miss Dior-ийн Blooming Bouquet өнөрт чинь. Тэгэл цөөхөндөө байнга авч явж байна. За одоо хамгийн сүүлийн ийм хөрхөн нэг өндөр хайрцагтай юм байна. Энэ юу вэ гэхээр дахиад би нөгөө үг хэлнэ. Ямар царайлаг юм бэ. Шинэ гарсан Mist. Яаж үзүүлэх вэ? Хараачдын лого могог юм. Би одоо нэг шууд цацаад үзчих үү. Ямар гоё юм бэ. Амар гоё зөөлхөн фреш өнөрт чинь. За ёстой гоё. Ингээ босон. Энэ 5 бүтээгдэхүүний үн нийлээд 250 евро болсон. Яг тус бүрийн үнийг бас мэдэхгүй байна. Саний ингээд харуулад явсан үедээ үнийн 50 явчих. Ингээд өөртөө ийм гоё юмнууд зориулж чадчих байгаадаа бас айгүй баяртай байна. Тэгээд угаасаа нэгэн л айгүй дуртай юм чинь авахынхаа төлөө би угаасаа ингээд гоё мөнгөө цуглуулад ингэж авдаг шүү. Би өмнө авсан захиалгаа бас нэг харуулж тэмлүү. За миний өмнөх яг одоо хамгийн анхны гэх юм уу? Анхны захиалга маань энэ байна. Яг шинэ жилийн үеэр захиалж исэн. Юу лээ? Тийм 11 сарын сүүлээр захиалж исэн 100 сарын үеэр хэмээн. За би тэгээд нийт 4 бүтээгдэхүүн захиалсан. Одоо эднэрийг ихт би одоо яг хэрэглэж байгаа шүү. Сая зүгээр харуулах гэдэг энэ хайрцагтаа хийцээ. Энэ болохоор миний түрүүний хэлээд байсан хомсны дижитал тас биш ээ. Юу лээ? Бэхжүүлэх тас. Ийм. За дараагийнх нь болохоор энэ бас нэлээд хүсэж авсан юм. Шууд нөө Miss Dior-ийн түрхдэг хэлбэр. Айгуу гоё нэртэй. Нэг бол ингээд одоо байнга цөмөндөө авч явдаг. Дараагийнх нь болохоор энэ байна. Бүр ингээд нэлээд хэрэгэлсэн нь бол мэдэгдэж байгаа сте. Тэгээд одоо бүр ингээд одоо ямар үлдсэнийг нь харуулъя заяа. Ийм үлдсэн байна. Ингээд айгүй гоё, бас айгүй гоё юм гоё тардаг. Одоо би будсан байгаа. Тэгэд бас гоё хөнгөн бүтэцтэй. За тэгээд сүүлийнх нь болохоор энэ будаг байна. Уруулын 2 талтай. Энэ чинь limited edition-ээс одоо сайт дээр нь байдгүй шиг санагдаж байна. Байхгүй. Энэ айгүй гоё гялалцдаг. Ийм бас ийм том багстай. Тэгэд ингээд түрхчээд уруулаа ингээд штэ. Тэнгүүд ингээд бүр амар их саа гарч ирээд айгүй гоё гялалцдаг. Тэгэд энэ нөгөө талаар нь болохоор яг зүгээр юм глосс ахгүй ингээд өнгөлөөд гялалцуулна. Ингэж гялтгамуулна. Гэтэ би бодохтой болохоор зөвхөн энэ талаар нь л боддог. Яг гэвэл энийг энэ дээр нь давхарлцгаар яг тэр саатай гоё гялалцж байгаа чанар нь жоохон багасаад яг зүгээр юм глосс шиг болчихдог байхгүй. Энийг гэхдээ нэг тийм гоё юм ханган баярууд идэв штэ гэхгүй. Шинэ жил мэл ч юм уу, шинэ жилээс ч юм уу эсвэл төрсөн өдрөөрөө эсвэл гоё болцоонд явах тапууд бол айгүй гоё. Эдгээр болохоор нийлээд 215 евро болж байсан. За ингээд дуслаа. Тэгээд дараа нь дахиад ийм гоё юмнууд авахаараа бас ингээд бичлэг хийгээд оруулна гэж бодож байгаа. Тэгээд өөр хэлэх юм чинь за ингээд бас юм байна. Үзэн баярлаа. Баяртай.